Ингээд авьяаслаг монголчуудын тайзнаас төрсэн авьяаслаг охидыг танилцуулах гэж байна. Тэд бол нарны охид хамтлаг. Сайн байцгаана уу, бид нэр Сэлэнг аймгийн Хөтөл хотоос оролцож байгаа нарны охид хамтлаг байна. Бид нар бол уялууд, харин манай нууцлын багш маань бол бидний наах заах байгаа. Маралцсан өгдөг. Ахвалцгаа. Нурууч байхгүй халахгүй. Аалтан дээр 5-6 төвчсөн байна. Бидэд одоо тоглолтынхаа бэлтгэлийг хангаад дууссан. Хувцас бэлэн, үзүүлбэр бэлэн. Бэлтгэл ямар байна? Шилдэг 32-т орсон энэ мэдээг сонсоод маш их баярлаж, тэгээд дасгал сургуультаа улаан сайн хичээж хийх болсон. Шилдэг 32-ийнхаа үзүүлбэр тоглолтод орох гээд бэлтгэлээ хийгээд нэгэн тал амжилтын төлөө дасгал сургуулаа хийж байгаа юм чинь одоо юу л чаддаг бүхэл зүйлээ одоо энэ арай л үзүүлнэ. Өнөө арай бид нар энэ тоглолтондоо өөрсдийнхөө энэ дасгал сургуулийн үр шимийг та бүхэндээ харуулах болно. Авьяаслаг монголчуудын тайзан дээрээс наран мэдхийг, нарны охид хамтлагийг хүлээн авцгаа.
гайхалтай байлаа. Энэ бяцхан жоохон охин дээр хоёр их чинь гараад нуурсан чи дааж ийн. Баат сайтай охин биш үү? Тий, уг нь бол томон доороо тэгээд жижигсэх стайл гэж бодож байлаа. Эвтэй дөрөв амьтыг эргүүлээд харуулсан юм шиг л байлаа. Баяр хүргэе. Баяр хүргэе. За сэтгэлдээ сонсъё. Дааж ийн миний дөө. Дааж эсэж харсан л да битээр тий. За яг одоо дэмжиж байгаа охтууд хүмүүстэй зориулаад хэлэх үг байна уу? Бид нэрийг дэмжээрэй. Бид нарыг дэмжээрэй, та нарын урмыг алдахгүй. Биднийг дэмжээрэй. Яг Канадад ярьсан. За бүгдээ шүгтийн сэтгэлгээ сонсъё. Баяраа шүгч. Супер. Йоо, супер байл шүү дээ. Өмнө нь зүгээр нэг кобранууд байсан чи одоо ингэ супер охтууд болоо гараад ичихгүй. Супер муу. Амар гоё юм. Та хэд бол ерөнхийдөө уран нугралтыг бол дэлхийд бараг гаргахад бол ерөөсө эргэлзэх юм бол алга надад. Маш сонирхолтой байж чадлаа, маш гоё байлаа. Хувцс бол ёо янз. Нөгөө нэг уяад ахын хийстөө багш нь оюутчин нүүр хөргөгч тэр. Хомсаа ингэтэй. Хомсынаас нааж гисэн үү? Тэр хийчтэй өн шүү. Баярлалаа ахта баярлалаа. Багштай баярлалаа. Нэг шүгч. Би сая Нью-Йоркт очиод Broadway шоу үзэж байгаа юм шиг надад тийм сэтгэл төрсөн. Үнэхээр дэлхий та нараар бахархнаа, удахгүй бахархна. Би хэлж байгаа те. Тэгээд маш их хөдөлмөрлөж чадчихээн. Бас багш мундаг байгаа гэж хэлж байгаа те. Тэгээд сая би та нарын видеог хараад үндэ ингээд царай гэж одоо мэдэхгүй шүү дээ. Энэ их мейкапны цаанаас. Видеог чи ингээд харсан чинь ёстой нөгөө хөөрхөн барбар охтуудлаа шүү дээ эн чинь те. Асар их хөдөлмөр, асар их авиас та нарт байна. Та нараараа бахархаж байна. Монгол хүний хувьд бахархаж байна. Баярлалаа. Шүгч чимгээ. Төрөөжин шатанд 3 охин маань хөөрхөн кобраны зулцгнууд байсан. Тэгсэн чинь өнөөдрийн энэ тайзан дээр та гурав чинь хизээ язааны үсгэлэнтэй нас биед хүрсэн муурны бүр ур чадварыг үзүүлсэн тийм гайхамшигтай мэрэгжлийн муурнуудыг биднэрт үзүүллээ. Хамгийн гол юм урлагийн одоо тайзан дээрээс хүмүүс төрөх ёстой юм гэвэл тухайн үзүүлж байгаа зүйлийн агуулга гол мөн чанар байдаг. Өнөөдөр та гурыг хараад би бол нугараач биш үнэхээр 3 муурыг харж чадлаа. Энэ бол хамгийн гол зүйл гэж би бол ойлгож байгаа. Баярлалаа. Баярлалаа. Шока шүгч. Манай хэрэгслийн мод одоо хандаж үг хэлээч. Намайг маачгүй. За, монголчууд бол үнэхээр авьяастай гэдэг нь харагдж байна. Яагаад гэж мэрэгжлийн биш, бас мэрэгжлийн биш багштай. Тэгсэн мөртлөө ийм мундаг үзүүлбэрүүдийг, ийм гоё санаануудыг гаргаж ирж чадж байгаараа бид монголчууд та бүхнээрээ та гурваараа бахархахаас өөр арга байхгүй гэж би хэлэх байна. Тэгээ дээрэс нь би танаа багшд бас жоохон атархаж байлаа. Танаа багш жоохон мэралг юм байна шүү дээ, тэ. Тэр хүн яаж миний хажууд нугараад идэм болоо. Тэр чинь бүр их давуу талтай. Ийм гидсэн дээр шат татна гэдэг чинь те. За хэмтэй. Бүр өглөө уян болно гэсэн. Тэгэхээр би ягаад атархаад байна гэхээр тэр хүн бас нугардаг байж таараа. Одоо би өнөөдрөөс гэж бэлтгэл хийнэ гэж. За баярлалаа шүгч нартай баярлалаа. За баярлалаа. Надад баярлалаа. Амжилт хүсье.